tried to scream, but my voice was gone. Сайн байцгаана уу? 5 сарын 8-аар 4 дахь мөнгө хуваарлт эхэлж байна. За тэгэхээр 7 хоногийн хэрэглэнээс эхэлчихье. За энэ 7 хоногийн төгсгөл 5 дахь өдөр болохоор манай гэр бүл гэж тийм манай 2 ээж, тэгээ би 2 хүүхэдтэй ингээ бид тавуулаа явах гэж байгаа. Тэгээ манай нөхөр бол энэ удаад үлдэнэ. Тэгээд бид даалаа айгүй тийм гоё одоо төсөвтэй багтаагаад тэгээ ингээд хятад руу одоо нөө замаар дамжиж яваад тэгээ очиод зоо парк л юу н үзэх гол зорилготой явж байгаа. Тэгээ яваад ирэх юм байгаа маа. Тэгээ та хэдтэй бас ерөнхийдөө нэг бичлэг харуулад иймэрхүү төсөд ингээд явах боломжтой нь гэдгийг бас ингээд харуулсан тийм бичлэг бас оруулна YouTube дээр. Төрөвч яач вэ? За энэ төрөвч 7 хоногийн хэрэглэнээс ийм мөнгө үлдсэн байгаа. Энийг тавьчих бараг мөнгө үлдэг бааз. За энэ болохоор нөгөө гоо сайхан төсөөлсөн байсан мөнгө хэрэглэж амжаагүй энэ 7 хоног хэрэглэнэ. За хүнсэнд 100,000 төгрөг. 2 3 4 4 1 2 3 4 5. Энэ 7 хоногт ATM-с ингээ баахан 5,000 төгрөг гарч ирсэн. 1 2 3 4 5 6 7 8 9 10 ингээ 100,000 төгрөг. За тэгээд энэ бэлтгэл хүнс буюу одоо нөгөө нэг гоё замдаа идэж уух хүнс, одоо өөр юу гэдэг тийм уух зүйлс мүлстэй тийм гоё богонд явахаар нэг гоё идэг штэ. Тэр үедээ худалдаж авах зүйлсгээ 150,000-ыг төсөөлж байгаа. Тэгээ энэ дээр нь бас өөр юу ч байж магадгүй штэ. Одоо нөгөө нэг юу гэдэг нөгөө замд хэрэгтэй шаардлагатай юмнуудаа л бүгдийн энэ дотор багтаана гэсэн үг. За ингээд 50,000 1 2 3 4 5 6 7 8 9 10 гэж 100,000. За энийг голт нь бичиж. За тэгээ гарын мөнгө дээр 50,000. 2 За юм байна. За одоо 7 хоногийн хуримтлаа хий. 52 7 хоног дээр 35,000. 2 3 35,000. Гэнэлээ 20 40 60 80 100 20 40 60 80 200 20 40 50 60 70 80 90 95 290. За шинэ жил дээр энэ 7 хоног мөнгө хийхгүй явцгай чаленж дээр 30,000 хийн. 1 2 30 20 40 60 80 100 20 40 60 80 200 20 40 60 80 90 300 10 20 30 40 50 60 70 370. За 100 төгтөөдөн дээр 20,000 төгрөг хийхээс гадна утасны мөнгийг би нөгөө бэлнээр төлж амжаагүй энэ удаа гэх тэр яад гэвэл нөгөө нэг
маш өөр олон ажлууд ингээд давхцаж таарад тэгээд шууд юугаараа төлчихсөн. Тэгэхээр энийгээ оллоо шууд угаасаа зарцуулагдах байсан гэж тооцоо 100 төгрөгөөр хийчихье гэж бодож байна. За тэгээ 20,000 төгрөгөн дээр нэмээд 20 нэмээд юу гэсэн үг. Энэ 10,000 төгрөг ханаас гардаг вэ? Юу болоо 20 30 40 50 60 70 80 80 төгрөг хайлуу. За тэгвэл энэ бэлтгэл мөнгө рүү оруулж. За ингээд 20,000 50,000 гэх юм гэсэн. За тэгэхээр 70,000-ыг дүүрэхээр яаж дүүрэх нь бодож үзнэ. Энээсээ нэрээ юу яа? Нөгөө нэг 7 хоногийн би ч нөө 100 төгтөгөө дүүргээг байгаа өдөр болгонд дүүргдэг. Тэр 100 төгтөгөө саяны 10,000 дүүргээд гэж бодож байна. За тэгэхээр одоо энэ 70,000-аар штэ 70,000 асхан 9,000 ингээд тэмдэглээд явчихна. 9,000 асхан 8,900 асхан 8,800 8,700 8,500 8,400 8,300 за одоо 9,400 үлдчих авчраас за 400 энэ дээр асхан 400 асхан 9,000-аа яах вэ гэхээр 40-52-аа бодчих. За ингээд болох. За нэг шалгачих. 4 дээр нэмэх нь 40 нэмэх нь 50 нэмэх нь 83 нэмэх нь 84 85 87 88 89 90. За ингээд болчих. За энийгээ бас үзүүлслээд ирье. За тэгэхээр энэ хоёрыг авахгүй нэг дурагч аваад тэгээд явтлаас дөрвийг аваад тэгээд 40 ингээд энэ дээр л авч хамаагүй. За ингээд бүгдийг хийгээд за энэ дохтоо минь дүүрэхэд ер нь бол дөхөөд л байна шүү. За энэ задгаа мөнгө шийгээд за ингээд өнөөдрийн бичлэг маань энэ хүрээ дуусчихин. Тэгээд дараагийн 7 хоногт Япон гэнэ хятад яваад ирсэн байх юм байна. Тэгэхээр тэр бичлэгээ бас дундуур нь та хэдтэй бас хуваалцснаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.